За тэгээ Гэвгинд Кимсэрүү охинд бөөн шүүхийн цаас бичиг баримтууд хүрээд ирсэн. Тэгээ өөр аим шоконд ороо зөндөө уйлсан гэд хэлсэн шүү дээ. Тэгээ тэр үедээ энэ Кимсүүян руу мессеж бичсэн байгаа хгүй утас руу. Тэгээ тэр мессежийг би та бүхэндээ уншиж өгье л доо. Амар өрөвдөлтөө. Опа би сэрүүн байна. Өнөөдөр шүүхийн бичиг авлаа. Намайг шүүхэд өгсөн юм уу? Надад хугацаа өгнө гээгүй юм уу? Би багаар төлнө гэж хэлсэн шүү дээ. Гэвгинт шүүхтэй 700 сая вон нэххээр би яах болж байна? Би байгаа мөртлөө өгөхгүй байгаа юм биш шүү дээ. Үнэхээр мөнгө алгаа. Та ингэх хэрэг байсан юм уу? Намайг авраач. Танаас гуйж байна. Надад цаг хугацаа өгөөч гэж мессеж бичсэн байгаа хгүй юу? Энэ Кимсүүян руу намайг авраач гэж бичсэн байгаа шүү дээ. Опа салиоч үсэё гэж бичсэн байгаа. Тэгсэн нөгөөх нь мессежийг уншсан мөртлөө хариу бичээгүй. Сайн бацхан уу White Dream шүтний эмнэлгийн маркетингийн ажилтан Золбоо. Орчуулагч маркетингийн ажилтан Туул та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай эмнэлэг үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа шүдний бүх төрлийн эмчилгээг хийж байгаа. Шүд авах, шүдний чулуу түүх, буйлны эмчилгээ, сувгийн эмчилгээ, бүх төрлийн ломб, имплант, нүүрвч буюу ламинейт, бүрээс буюу Crown, шүдний цайруулалт, шүдний гажиг засалт гээд хүссэн үйлчлэгээ та авах боломжтой шүү. Манай эмнэлэг олон давуу талтай. Тэр дундаас хамгийн том давуу тал нь имплант. Бусад эмнэлэгт эмчлэх боломжгүй гэсэн онцлогоо авсан өвчтнүүдэд хүртэл эмчилгээ хийдгээрээ давуу талтай. Манайхаар ирж үйлчлүүлсэн монголчууд маань маш сэтгэл хангалуун буцдаг. Үүний шалтгаан нь эмчилгээний үр дүн сайтай, мөн тоглог цэвэр орчин, үн төлбөрийн хувьд хямд бөгөөд төлбөрөө хувааж төлөх боломжтойгоор давуу талтай. Солонгост амьдардаг монголчууд маань Кангнам дүрэгт байршилтай эмнэлгийн гутал үнэтэй гэж бододдаг. Манай эмнэлэг харьцангуй хямд үнээр үйлчилдэг учраас та бүхэн санаа зоволтгүй ирж эмчлүүлээрэ. Орчуулагчаар нь би эмнэлэг дээрээ байнга байж авах болохоор хэл ус мэдэхгүй, эмчтэйгээ ойлголцохгүй гэж санаа зовлтгүй. Манай эмнэлэгт ирж үйлчлүүлээрэ. Магадгүй та эмнэлгээр ирж зөвлөгөө авах завгүй явж иж болно. Тэгвэл та манай эмнэлгийн дугаар руу залгаад үнийн мэдээлэл авах боломжтой шүү. White Dream шүдний эмнэлгийн Солонгост амьдарч байгаа монголчуудынхаа шүдний асуудлыг шийдэж өгөх болно. Баярлалаа. Манайхаар ирж үйлчлүүлээрэ. За сайн бацхан уу Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидний сайн мэддэг Солонгосын Ажаши гэдэг кино байдаг те. Солонгосын хамгийн алдартай жүжигчин Вомбин гэж залуугийн тоглосон. Тэгээ тэр кинонд тоглосон Кимсэрүүн гэдэг охин байсан. Согтуугаараа машин барьж яваад маш том аваар усал гаргаад Солонгосын хотод ямарваа нэгэн асуудалд орох юм бол Виакм гэж ярьдаг. Гэрээгээ зөрчсөн гээд маш их хэмжээний өрөнд ордог, торгуул төлдөг, нөхөн төлбөр төлдөг. Тэгээ Кимсэрүүн гэх охин энэ бүх ачааллыг дийлж чадахгүй амиа хорлсон болов гэж бодсон. Энэний ард бүр маш ноцтой хэрэгүүд нуугдчихсэн юм байна. Тэг яг юу болсон юм бэ? Би та бүхэндээ бүр эхнээс нь ярьж өгье. Тэгэхээр Солонгост Манио Санян гэдэг ютуберүүд зөндөө байдаг. Манио Санян гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхлээр шулмнуудыг агнадаг ютуберүүд гэж ойлгож болно. Өөрсдийнхөө нэрийг шулам агнагч энтергээд сүртэй нэрлэл өгсөн болохоос биш яг үнэндээ энэ хүмүүсийн хийдэг үйлдэл нь зүгээр л яг цөөвөр чоны хийдэг үйлдэлтэй адилхан. Өвдцэн байгаа, өвчтөө байгаа, айлсгүй бүр тэгээ үхлүүд хөвтөж байгаа сэгдээр очиж хоолдог. Юу гэсэн үг вэ гэхлээр Солонгосын нэг од асуудалд орчлоо гэж бодъё л доо. Асуудалд орсон бол Солонгосын ард иргэд ч угаасаа бүгдээр канселддээ шүү дээ тэр одыг. Тэнгууд нь тэрэн дээр нь дөрүүлж жагаад энэ одыг бүр байхгүй болгодог байхгүй. Өмнөх тэр болсон асуудлуудын дахиж сөхөж гаргаж ирээ. Ерөөсөө Солонгосын одууд ямарваа нэгэн алдаа гаргах юм бол тэр алдаан дээр нь дөрүүлж аваад бүр дэвсэлж байхгүй болгодог ютуберүүд гэж ойлгож болно. Тэгээ энэ ютуберүүд юунаас мөнгө олдог юм бэ гэхлээр за мэдээж ютуберээ дамжуулаад мөнгө олно шүү дээ. Угаасаа хүмүүс иймэрхүү тэгээ хэрүүл маргаантай янз бүрийн хувь хүний амьдралын асуудал дуртай байдаг учраас их хүн үзэх нь тодорхой ютуберээ дамжуулаад мөнгө олчж байгаа. Хоёрдугаар гэх юм бол нөө байнга дарамтлуулаад байгаа одууд нь энэ цөөвөр чоннуудаас гуйдаг юм шиг байгаа. Одоо бичлэг хийхээ болчооч ээ, миний талаар яриахаа болчооч ээ, би танд тэдэн 100 сая төгрөг өгье, тэдэн сая төгрөг өгье ч гэдэг юм уу те. Энэ аргыг ашиглаж мөнгө олдог. 3 дахь юм бол жишээлбэл би цөөвөр чон ютубер байлаа гэж бодъё л доо. Тэгсэн хоёр Солонгосын олонний танил од хүн хоорондоо муудалцчлаа. Би биенийхээ нууцыг аль аль нь мэддэг. Тэгээ муудалцсангуудаа нэг нэгнийгаа хийх гэж оролдсон шүү дээ. Тэнгуутаа энэ цөөвөр чоннуудыг ашигладаг байхгүй. Одоо нэгсэндээ муудалцчлаа гэхэд энэ хүний нууцыг нь надаар дамжуулж олонд дэлгдэг. Би нэг хүнээс мэдээллийг нь аваад нөгөө хүний нууцыг нь дэлгэхийн тулд нөгөө хүнээс нь маш их хэмжээний мөнгө авдаг байхгүй юу. Иймэрхүү байдлаар маш их хэмжээний мөнгө олдог ийм
өлөн цөөвөр чон гэх нэртэй ютуберөөс Солонгост маш их болж байгаа. Энийг яагаад ярьсан бэ гэхээр Ижинүү гих 600 мянга гаруй дагагчтай Солонгосын цөөвөр чон ажлыг хийдэг ютубер Кимсэрун 2022 оны 5 сард цогтугаараа машин барьж яваад аваар осол гаргасан цагаас ахуулаад дарамтлж эхэлсэн байгаа байхгүй юу. Ийм аваар гаргалаа, ийм их олон хүнд хохирол учрууллаа. Тэгээ энэ хүмүүсийн хохирлыг барагдуулахгүй байна. Тэгэл нөгөө Кимсэрун стори оруулангууд тэрийг үлгэж аваад янз бүрээр бичээл. Тэгээ нэг кофе шопт ч бол ажил хийжсэн зураг энтрээ оруулсан байсан шүү дээ. Тэгээ тэр нь бөөн асуудал болоодсэн. Тэгээ энэ бүгдийг байнга сурвалжилдаг байсан байгаа байхгүй юу. За ямар та чинь Ижинүү гих цөөвөр чоны ажил хийдэг ютуберийн нэрийг та бүхэн тогтоогоод авчих. Энэ ютубер яагаад Кимсэрүнийг ингэж их дарамтлсан шалтгаан байгаа. За тэгвэл одоо Кимсуён гих Солонгосын бүр алдар нэр хүндтэй жүжигчин залуу байдаг те. Монголчууд маань дийлэнх нь мэдж байгаа. Зөвхөн Солонгостой алдар нэр хүндтэй биш, энэ залуу Японд, Хятадд ер нь дэлхийд даяараа таньдаг те энэ залууг маш олон драм тоглож исэн, маш олон кинонд тоглож исэн. Энэ залуугийн тоглоог зар сурталчилгаа гэж байдгүй. Солонгост амьдардаг хүмүүс нь мэдж байгаа. Ер нь гадуур гараад явхад энэ залуугийн зураг хаас айгуул байж байдаг шүү дээ. Ер нь бол маш алдар нэр хүндтэй тав дээгүүр чагсагддаг од олонний танил залуу гэж хэлж болно. Тэгсэн энэ залуу яагаад асуудалд ороод эхлэв? Кимсуён гих жүжигчин залуу 1988 оны 2 сарын 16-нд төрсэн юм байна. Надтай ч зүү залуу юм байна. 1988 оны 2 сарын 16-нд төрсэн. Тэгсэн Кимсэрун гих охин 2 сарын 16-нд яг энэ Кимсуён гих залуугийн төрсөн өдрөөр намаа орсон гэд боддоо. Энэ бүгд учир шалтгаантай байсан юм байна. Кимсуён, Кимсэрун хоёр үерхдэг байсан юм байна. 2015 оны 11 сарын 6-наас 2021 оны 7 сарын 7 хүртэл 6 жил гаруй үерхсэн байгаа хгүй юу. Тэгэхээр 2015 онд Кимсэрун 15 настай байсан. Насан туршаагүй жоохон хүн байсан байгаа хгүй юу. Дунд сургуулийн. Харин энэ Кимсуён гих жүжигчин тухайн үед 27 настай байсан. 27 настай залуу 15 настай охинтой үерхсэн гэд боддоо. За яг энэ Кимсэрун гих охин өөрөө Кимсуён гих жүжигчинд хайртай, дуртай болохоор увба тий ахаа хоёлаа уулзсан үерхий бидэнд хайртай гэд явсан бол хамаа алгаа бас ойлгохсон тий. Тэгсэн энэ Кимсуён гих жүжигчин өөрөө эхлээд Кимсэрун руу хандрахсан байгаа хгүй юу. Хоёлоо үерхий уулзъя. Тэгээ би чамд хайртай, би чамд сайн юм шиг байна гэд. Тэгээд энэ анхандаа Кимсэрун гих охин бүр гайхсан байгаа, шоконд орсон байгаа. Өөрөөс нь бүр зөндөө олон ах болохоор тэгээд эхэндээ жоохон дургууттай байжгаад тэгээд 2015 оны яг 11 сарын 6-нд үерхэж эхэлсэн байгаа хгүй юу. Өөрөө бүх зүйлийг энийг тэмдэглээд авсан байсан. Тэгсэн 2019 оны 11 сард Кимсуён үеэл ахтайгаа нийлж хагаад Golden Medalist гих entertainment компанийг байгуулсан байгаа. Нэгсэндээ Солонгосын одуудаа гэрээ хийж хагаад тэр одуудаар дамжуулж ашиг олдог байгууллага гэж ойлгож болно. Тэр одуудыг ажилд зуучлаад голоос нь мөнгө авдаг. Тэгэд энэ компанийг байгуулад өөрийнхөө үерхдэг байсан энэ Кимсэрун гих охиныг энэ компанид дагуулж ирсэн байгаа хгүй. Кимсэрун өмнө нь Солонгосын алдартай YG гих entertainment-д ажилладаг байсан. Тэгээд тэр компанитайгаа гэрээн дуусаад гэрээ хийх үү байх уу гэдээ яг бодож исэн үед нь яг энэ үерхжсэн Кимсуён гих ах нь өөрөө компани байгуулчихаар нь туслая гэж бодод очсон байгаа хгүй. Өөрөө болохоор нь YG Entertainment-тай ч гэрээ хийгээгүй, өөрийг нь дуудажсэн өөр байгууллагуудтай ч гэрээ хийгээгүй. Энэ үерхжсэн ахтаа туслах гад энэ байгууллага компанид нь очиж ажиллаж эхэлсэн байгаа. 2022 оны 5 сард Кимсэрун архиуж яваад маш том аваар гаргасан шүү дээ. Тэгсэн энэ Gold Medalist гих компаниас нь 2022 оны 12 сард гэрээн дууслаа гэд шууд Кимсэруныг хөөгөөд гаргацсан байгаа. Өөртөө яг анх компани байгуулад хэрэгтэй байгаа үедээ Кимсэрүнийг дагуулж авчирчаад хэрэг төвөгт оролцолтонгууд нь шууд хөөгөөд гаргачихж байгаа байхгүй юу. Кимсэрүн согтуугаараа машин барьж аваад аваар ослог гаргаад хэдэн төгрөгийн өрөнд орсныг нь би өмнөх бичлэгээр та бүхэнд хэлээгүй штэ. Тэр үед олдохгүйсэн байхгүй юу. Тэгсэн хэдэн төгрөгийн өрөнд орсон бэ гэсэн чинь 20 тэрбум воны өрөнд орсон байсан гэж боддоо та бүхэн. Замаас гараад замын хажууд байсан цахилгаан дамжуулагчийг очиж мөрөгцсөн байгаа байхгүй юу. Тэгээ тухайн дүүргийн тог нь олон цагаар тасарсан. Тэгээд нөгөө тэр дүүргийн хоолны газар, компани, байгууллагууд гээд зөндөө олон хохирлыг амссан. Тэр бүх хохирлуудын бүгдийг нь тоосоод үтсэн 20 тэрбум вооны өрөнд орсон байсан гэж байгаа байхгүй. Тэгэд энэ Gold Medalist гих entertainment-аас нь Кимсэрунд хэдэн төгрөгийн тусламж үзүүлсэн бэ гэхлээр 700 сая вооны тусламж үзүүлсэн байгаа. Тусламж ч гэжтэй
зээлсэн байгаа байхгүй. Кимсэрүн энэ нэг хэмжээний мөнгийг яаж нэг дор дарж дийлэх вдэ те. Гэхдээ өөрөө энэ бүх өрөө би дарнаа гэд нилээн гүрийж зүтгэсэн юм шиг байгаа. Энд тэндээс мөнгө зээлээд, танил талуудаасаа мөнгө зээлээд ядчил тэр хохирлыг амсан дүүргийн хүмүүсийн хохирлыг барагдуулна гэд нилээн хичээсэн байгаа байхгүй. Тэгсэн Golden Medalist гэх X-ийн байгуулсан компаниас 2024 оны 3 сарын 3-нд 3 өмгөөлөгчөөр дамжуулаад Кимсэрүнд нэгсэндээ өрөө төлөөч гэсэн шаардлагыг тавьсан байгаа. Яагаад өрөө төлөхгүй яваад байгаа юм бэ? Чамд одоо 1 жил 6 сарын хугацаа өглөө. Энэ хугацаанд чи өрөө өгөхгүй бол бид нар шууд шүүх танд шүү гэд нэгсэндээ Кимсэрүн гэх охиныг өрөө төлгөж дарамтлж гисэн байгаа байхгүй. 3 өмгөөлөгчөөс өрөө төлөө гэсэн мэдээлэл хүрээд ирсэн. Энэ Кимсэрүн гэх охин шоконд ороод Кимсуён гэх X найз залуу руугаа залгасан байгаа юм л та. Тэгсэн ерөөс уцаа аваагүй. Тэгээ бүр гайхаад яагаад уцаа авахгүй байгаа юм бол гээд ээжийнхаа уцаар залгаж үзээд, авах эгчийнхаа уцаар залгаж үзээд, авах эгчийнхаа охины уцаар, үеэлийнхаа уцаар залгаж үзсэн. Огт холбогдохгүйсэн. За тэгээд компанийнхаа таньдаг менежер, компанид нь хамт ажилладаг байсан жүжигчд рүүгээ залгасан хин ч уцаа авахгүйсэн гэж байгаа байхгүй. Зүгээр өөрөө асуудлаа шийдээ. Хурдан бидрээс зээлсэн мөнгөө өгөөгөл гаргуунд нь гаргаа хайцсан. Хамгийн аимшигтай нь Кимсэрүн аргаа барсандаа Кимсуён руу залгаж байгаа шүү дээ. За тэгээ уцаа авахгүй болохоор эргэн тойрныхоо хүмүүсийн уцыг ашиглаж байгаа залгаж байгаа. Тэгсэн Кимсуён гэх жүжигчсэн залуу Кимсэрүний дугаарыг зүгээр л нөгөө цөөвөр чоннууд тараагаад өгсөн байгаа байхгүй. Нөгөө цөөвөр чоннууд нь зүгээр суухгүй шүү дээ. Чи яагаад нөгөө 700 сая воныхоо өрийг нөгөө өмнөх компанид төлөхгүй байгаа юм бэ? Яагаад үр ширээ дарахгүй байгаа юм гэд дарамтлаад ирсэн байгаа байхгүй. Яг энэ үед Кимсэрүн бүр тултлаа гомцсон байгаа. Аимшигтай гомцсон байгаа. 15 настай юу ч мэдгүй жоох охин байхад нь найрч авч үерхчээ те 6 жилийн турш хамт цаг хугацааг өнгөрүүлчихэд яаж надад ингэж хандж чадчихна. Асуудал болонгууд нь шууд компаниасаа хөөгөөд явуулсан те. Тэгэд хөөж явуулаад тэрнгээрээ зогсохгүй 700 сая вон зээлчээд тэрийг нэхэмжлээд бүр ингэж 3-3 өмгөөлөгч авч ягаад Кимсэрүн руу дайраад идэг те. Тэг бүр өөрөө тултлаа гомцсондоо 2024 оны 3 сарын 23-нд энэ Кимсуён гэх жүжигчтэй хамт ахуулсан байсан зурга стори идсэн байгаа байхгүй. Ерөөсө холбогдохгүй байгаа юм чинь. Сториг нь үзсэн сурвалжлагчид сэтгүүлчид Кимсуён, Кимсэрүн хоёр үерхтийн байна гэсэн мэдээ гаргаад ирсэн. Тэгсэн Кимсуёны агентлаг энэ Golden Medalist-аас тайлбар тавьсан байгаа. Бид хоёр үерхтгүй зүгээр л энэ миний таньдаг дүү байсан юм гэд. Энэ зураг нь хизээний зураг вэ гэхлээр Кимсэрүн 16 настай байхдаа ахуулсан зураг сторид оруулсан байгаа байхгүй. Golden Medalist гэх entertainment-аас Кимсуён, Кимсэрүн хоёр үерхтгүй байсан. Зүгээр Кимсуёны маш дотн дүүн байсан гэж тайлбар тавингууд нь Кимсэрүн бүр гомдож байгаа байхгүй. Ямар муухай юм бэ? Яагаад ингэж хэлж байгаа юм бол те үерхсэн нь үнэн штэйгээд 2024 оны 3 сарын 24-нд яг маргааш нь ууг нь энэ талаар тайлбар тавих гэжсэн байгаа. Тайлбар тавих гад бүр ингээд маш урт хэмжээний пост оруулах гад бэлдсэн байжгаад тэр постоо оруулаагүй. Нөгөө хүн нь өөрийг нь бодохгүй бүр те бүр унтсан байхад нь дээрээс нь дэвсэлж яхад нөгөөх нь дэвслүүлж байгаа мөртлөө нөгөө дэвсэлж байгаа хүнээ бодож байгаа байхгүй. Сайн байцгаана уу? Би Кимсэрүн байна. Надаас болоод олон асуудалд орж байгаа хүмүүсээс уучлалт гуйж байна. Гэхдээ би Кимсуёнтой үерхсэн гэсэн мэдээ гарцаагүй үнэн шүү. Сторидо хийсэн зураг 2016 оны зураг. Бид хоёр 2015 оны 11 сарын 19-ноос 2021 оны 7 сарын 7 хүртэл үерхсэн. Би 16 та байсан. Тэр 30 та байсан. Бид хоёр 6 жил үерхсэн. Багасаа кино жүжигчин байсан би өмнөх компанитай хийсэн гэрээ дуусч гэрээгээ сунгах талаар ярилцаж байх үед X найз залуу байсан Кимсуён шинэ компани нээж надад хамт ажиллах саналыг тавьж би зөвшөөрсөн. Шинэ жүжигчин сургаж багшлах, шалгах, өөрийн ажлаа хийх гээд маш шаргуу ажилласан боловч ажилласан хэмжээгээрээ авч чаддгүй байсан гэдгээ нуулгүй хэлье. Гэрээний хугацаа дуусч гэрээгээ сунгуулахаар Кимсуёнтой холбогдсон боловч уцаа огт аваагүй. Компаниас ч гэсэн огт уцаа аваагүй. Харин сүүлд надад гэрээний хугацаа дууссан гэсэн баримт ирсэн. Ийхүү 2022 оны 5 сард Golden Medalist компанитай хийсэн гэрээ дууссан. Энэ асуудлаас болж миний тоглосон драм, нэвтрүүлэг, ах эгчдүү, зураглаач бүх ажилчдаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Golden Medalist компани яагаад зөвхөн өөрийгөө хамгаалаад яваад байгааг би огт ойлгохгүй байна. Өөрсдийнх нь тавьсан тайлбарт үний юм нэг ч алга гэдгийг хэлмээр байна. Олонний танил жүжигчин хүний хувьд буруу ойлголттой байгаа хүмүүст тайлбар өгөх нь зөв гэж бодоод энэхүү постыг оруулж байна гэсэн постыг бэлтжээд энэ пост оруулахгүй явсаар агаад сая 2025 оны 2 сарын 16-нд
амиа хорлцож байгаа байхгүй юу. Тэгээ амиа хорлсон хойно нь ар гэр бүлийнх нь энэ постыг нь утаснаас нь олсон байна. Тэгвэл нь Кимсэрүн гих охины ар гэр бүл нь юугаар дамжуулж энэ бүх мэдээллийг цацаад байгаа юм бэ гэхлээр Карусэрү гих YouTube сууг гэдэг байхгүй юу. Тэр суугаар дамжуулаад энэ бүх мэдээллийг цацж байгаа. Энэ зураг, бичсэн захиа, утаснд нь байсан мэдээллүүд гих бүх зүйлүүдийг энэ Карусэрү гих YouTube суугаар дамжуулж цацж байгаа. Кимсэрүн гих охины аав эх чинь утсаар юу гэж ярьсан юм бэ та бүхэндээ товчхон ярьж өгье. Ижинү гих YouTuber 3 жилийн турш Кимсэрүний талаар цуу яриа тараасан. Амиа орлох оролдлого олон удаа хийсэн. 1 сарын 8-нд бичлэг тавигдах үед амиа орлох оролдлого хийсэн. Ижинү гих цөөвөр чон YouTuber залуу 1 сарын 8-нд Кимсэрүний талаар бас л онцгой мэдээлэл бэлдэж байгаад YouTube суугаараа цацсан байгаа байхгүй юу. Тэгэд энийг нь тисч чадахгүй 1 сарын 8-нд Кимсэрүн амиа орлох оролдлого хийсэн байгаа. Харин аз уулж ээж ихч хоёр нь олж очоод яралт арга хэмжээ аваад эмнэлэгт хүргэгдээд тэр үед гайгүй өнгөрсөн байгаа. Тэгээ энэ цагаас хойш ээж нь Кимсэрүний хажуунаас салхаа болсон гэж байгаа байхгүй юу. Энэ охин дахиад амиа орлчул яана гэж байн хажууд нь байдаг. Нэг цаг ч унтж чаддгүй. Машинтаа явсан ч байн хажууд нь байна, ажилдаа явсан ч хажууд нь байна. Тэгээ унтж яхад нь хажууд нь байдаг. Ээж нь зүгээр хажууд нь байн сахиастай. Охин ямарваа нэгэн буруу үйлдэл хийчих болов гэсэндээ. Тэгээ ээж нь бүр ядраад унтах гад тэгэхээр нөө ихч рүүгээ залгадаг. Ихчээ та ирээд нөө энэ Кимсэрүнийг харж байгаа чи миний бүр нойр хүрээд 24 цагийн турш ээжтэй нь ээлжээрээ авах ихч нь Кимсэрүнийг хардаг гэсэн байхгүй. Тэгээ Кимсэрү нэг удаа бүр ингэж уйлжсэн гинэ. Бүр амар чанга дуугаар асгартлаа уйлжсэн гэж байна. Би юу ингэтлээ буруу үйлдэл хийсэн юм бэ? Яагаад надад ингэж хандж байгаа юм бол гэд бүр тултлаа гомдоод ээж аав ихч хоёрыг хаажууд бүр нэг удаа уйлжсэн юм байна л да. Тэгвэл энэ Ижинү гих цөөвөр чон YouTuber залуу яагаад ингэтлээ энэ Кимсэрүн гих охиныг дарамтлсан юм бэ гэхээр Kwaktaeyeon гих Golden Medalist-ийн менежер залуу гэдэг юм л да. Энэ менежер залуу энэ Ижинү гих YouTuber хоёр хоорондоо маш дотн танилуд юм байна. Тэгээ нэгэсэндээ Golden Medalist-аас яг тушаалах гэсэн баг л та. Чамд хэдэн төгрөг өгье. Энэ Кимсэрүнийг бүрстэ юу ч болтол ингээд дарамтлаад өгөөч. Тэгэхгүй бол наа чи ингээд элдв бусын мэдээлэл тараагаад наадах бүр ингээд харчаад хаягдах байхгүй болгоодох гэх. Кимсэрүн охины ар гэр бүл нь юунд бас маш их гомдож байгаа вэ гэхлээр entertainment компани гэдэг олонний танил од хүнтэй гэрээ хийхдээ 70%, 30%, эсвэл 60%, 40% гэсэн гэрээ хийд юм байна л да. Одоо энэ олонний танил хүнээр дамжуулаад мөнгө олох юм бол 60% нь entertainment компани авдаг, 30%, 40% энэ олонний танил од хүн авд юм байна л та. Яагаад вэ гэхээр нэгсэндээ энэ entertainment компаниуд зүгээр даатгал гэсэн үг л дээ. Энэ олонний танил хүмүүсийг ажилд зуучилж өгнө. За тэгээд нэр хүндийг хамгаална. За тэгээд ямарваа нэг асуудалд орох юм бол энэ асуудлаас нь хамгаална те. Өөртөө дөнгөж байгуулагдаад яг хэрэгтэй байгаа үедээ охиныг минь дуудаж авчираад зөндөө олон ажил хийлгүүлчихэд асуудалд оронгууд нь хаячдаг. Энэ асуудалд нь ямар ч арга хэмжээ авч тусалж өгөөгүй. 20 тэрбум вооны өрөнд орсон манай охин ямар хэцүү нөхцөл байдалд байгааг нь мэдсээр байж гэрээгээ цуцалж хаянгуудаа нэг 700 сая вон зээлчээд тэрийгээ хүртэл бүр аавна гэд 3-3 өмгөөлөгч авч жагаад бүр чичрээ дайрааддаг. Ийм муухай хүн чанаргүй сэтгэлгүй хүмүүс байдгийм үү гэд энэ их чинь бүр уйлаад ярьж байгаа байхгүй. 1월 20일 저희 집에 와서 며칠 자면서 네. 나한테 살이 이모 왜 이렇게 많이 빠졌냐고 지가 힘든 와중에도 그러면서 이모 힘내라고 했더래요. 진짜. 아유. 이러면서 그날 이모 힘드니까 밥하지만 내가 볶음밥 해줄게. 이러면서 그게 마지막 새로니가 해준 밥이었다고요. 왜 알지는지 못하면서 새로니를 그렇게 데리고 하는데요. 이게 솔직히 벼락이 하나 들이받았어요. 운전자라고 잘못했죠. 당연히 그거에 따른 처벌. Тэгээ ютубер залуу авах хичээс нь асууж ийн л та. Кимсуён, Кимсэрүн хоёр үерхээгүй гэсэн цуу яриа гадуур маш их цацагтаад байна. Тэгэхээр Кимсуён маш олон сурвалжлагч, сэтгүүлчдийг худалдаж аваад ингээ худлаа яриагаа цацаадах шиг байна. Тэгэхээр та энэ дээр ямар тайлбар өгмөр вэ гэсэн бид нар энэ хоёрыг үерхсэн үерхээгүй мэдлгүй явах те ар гэр бүлийнх нь хүмүүс юм чи хинтээ үерхээ явж чинь хинтээ уулзч чинь мэдэн штэ. Бидрийг яаж зоох гээд байгаа. Бүр өшөө олон баримт дэлгэх юм уу? Өчнөө олон зураг байна. Тэр бүгдийг та нарт дэлгэх юм уу гэж авахч нь хэлж ийн л та. Бид нар бүх зүйл өнгөрсний дараа те ингэж их тултлаа гомдож бүр яс хавталцж яхад Кимсэрүнд ямар байсан бол өөрийнх нь анхны хайр нь хамгийн ихэнд хайрлсан эрэгтэй хүн нь өөрийнх нь эсрэг ингээд худлаа мэдээлэл тараагаад өөрийг нь үгүйсгээд тахаар ямар их хэцүү цаг хугацааг өнгөрүүлсэн бол уг нь бол YG Entertainment-аас гэрээн дуусах үед энэ тэндээс зөндөө олон газраас дуудсан. Тэр бүгдийг ардаа хаяад Убада итгээд те
компани дөнгөж байгуулж байгаа юм чи очоод тусдын болчихъя гэд очсон. Асуудал үүсгэн гут нь ингээд бүрста нохоо шиг хайдаг ийм муу хүн байдаг юм уу гэж. Хэрвээ миний дүү бүр Солонгосын олонний танил алдар нэр хүндтэй жүжигчин байсан бол эдэр ингэж дарамталж манай дүүг доошоо хийж тохуурхаж чадахгүй байсан. Зүгээр л олонний танил биш, олонд нэг сайн танигдаагүй гэдэг утгаар нь зүгээр л энэ миний дүүг байхгүй болгоё гэж бүр энэ хүмүүс зоригтой байсан гэдг нь тодорхой харагдчихээн. Өөрөө охин хүүхэдтэй миний дүүгийн хүүхэд байсан. Миний охиноос ямар ч ялгаагүй. Гэхдээ би охиноо хамгаалж чадаагүйд маш их харамсаж байна. Дөнгөж 25 настай байсан шүү дээ. Тэгээ одоо энэ аав эх чинь ажилласаа гарцсан бүх ажлаа хаяад ээжийг нь харж байгаа юм байна л да. Тэгвэл ээж нь бас сэтгэл санааны үед хэцүү байгаа учраас ямар нэгэн бас буруу сонголт хийж магадгүй шүү дээ. Тэгэхээр одоо ерөөсөө байнга ээжийг нь хажууд нь харж байгаа гинэ. Тэгээ ээж нь та зүгээр яваа би ингээд хэсэг ганцаараа баймаар байна гэд хэлээд байгаа юм байна л да. Би ингээд хэсэг хугацаанд ганцаараа баймаар байна. Та зүгээр явчих би зүгээрээ гэд хэлээд байгаа. Тэр нь бүр амар санагдаж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ яг явуулсныхаа дараа юу ч хийчих юм бэлээ те. Ээж нь бүр охиноо дөнгөж нөгөө кинон тоглоод эхлэх үеэс нь ахуулаад байн хамт явдаг гэсэн. Эсвэл нөгөө менежерийнх нь үүргийг ээж нь бүгдийг хариуцж хийдэг байсан байгаа байхгүй. 25 нас хүртэл нь хайрлж өсгсөн охин нь тэгэд ийм асуудалд ороод амиа оролцохоор ард нь үлдсэн ар гэр бүлд нь бол мэдээж аимшигтай үгээр хэлхийн аргагүй, илэрхийлхийн аргагүй хэцүү цаг хугацааг өнгөрүүлж байгаа. Энэ бичлэгийнхэн доор солонгосчуудын бичсэн сэтгэлдлийг би та бүхэндээ уншиж өгье л доо. Аимшигтай юм аа. Хүн чанар байвал дахиж битгий гарч ирээрээ гэсэн байна. Энэ бол голыг барих ямар ч үндслэл алга. Яагаад Ким Су-ёны төрсөн өдрөөр амиа хорлсныг одоо л ойлгож байна. Бага наснаасаа итгэж үерхэж бүхнээ өгсөн хайртай залуу нь өөрийг нь хинч биш хаях үед ямар хэцүү байсан бол өөрийг нь бодоод туслах гээд очиж байхад асуудалд орсон шууд хайдаг хөгшин залуу жоохон охиноор тоглож байгаад хайжээ. 15 настай жоохон охинтой яаж үерхнэ гэж бодсон юм болоо. Аимшигтай бас заваан санагдаж байна. Зураг гарч ирэх үед дотн дүү энтергээд солиороод байсан бүгд худлаа байжээ. Ажил явдал дээр нь очоогүй үнэхээр аимшигтай. Ямар их гомдсон болоо төрсөн өдрөөр нь амиа орсон бол төрсөн өдөр болгоноороо бодож байгаараа гэдгсэн байх. Насан туршдаа зовж амьдраарай гэсэндээ 30 настай хүн 15 настай хүүхдээр тоглосон бол тэр хүүхэд сэтгэл зүйн хувьд яавч эрүүл өсч чадахгүй. Энэ бол гарцаагүй бэлгийн хүчирхийлэл гэмт хэрэг гэсэн байна. Ким Су-ён Wonder Girls-ийн Суйтэй үерхэж байсан. Харин Пак Жин Ён нэг удаа нэвтрүүлгээр орохдоо Суй дэндүү гинэн болохоор муу залуучууд ороогдоод байдаг гэж ярьж байсан. Одоо л бүгд ойлгомжтой болж байна. Ким Су-ён гэх жүжигчин залуу Wonder Girls хамтлагийн Суй гэх охинтой үерхчихсэн байгаа байхгүй юу. Тэгэд энэ Wonder Girls хамтлаг JYP Entertainment-аас дебют хийжсэн шүү дээ. Тэгээ JYP Entertainment-ийн захирал Пак Жин Ён өөрсдийнхөө дуучид, жүжигчид, өөрсдийнхөө ажилчдыг яг өөрийнхөө төрсөн хүүхэд охин шиг хайрладаг байхгүй. Амар сайн залуу. Бүх ажилчдаа ерөөсөө ялгуурлан гадуурхдаггүй. Бүр яг өөрийнхөө төрсөн хүүхдүүд шиг хайрладаг. Нэг удаа нэвтрүүлгээр оролцоод ингэж ярьсан байгаа. Энэ Wonder Girls хамтлагийн Суй амар гинэн, дэндүү гинэн. Энэ гинэнгээсээ болоод дандаа муу залуучуудтай очиж нийлээд ингэж ярьсан байгаа. Тэгээ тэр нэвтрүүлэг нь яг өнөөдөр энэ хэрэг ингээ болоод бөөн сенсац болонгууд тэр үед энэ Ким Су-ёнтой үерхсэн болохоор тэгж ярьж исэн юм биш. Тэгээд өнгөрсөн одоо яг бүх юмний одоо онцгон тайлагдж ийн гэх юм уу. Энэ угаасаа насан туршаагүй жоохон охтууд сонирхдаг гаж тонтой амт юм шүү. Карьер дуусах асуудал бишээ. Шууд шоронд хийгээч наадхаа гэсэн байна. Багасаа үнэхээр хөөрхөн ааштай нүдэнд дулаахан охин байсан. Яагаад ийм сонио асуудлуудад орооцолтоод байгаа юм болоо гэж боддог байсан. Бүгд цаана шалтгаантай байжээ. X найз охин нь амиа хорлцоход байхад юу ч болоогүй юм шиг нэвтрүүлгээр оролцоод инээж хөхрөөд явж байдаг. Энэ psychopath юм биш үү гэсэн байна. Амиа хорлохоос өмнө энэ бүгдийг хүмүүст хэлж болох байсан. Гэтэл үхэн үхтлээ X найз залууга боджээ гэсэн байна. Кимсэрүүн амиа орлсны дараа Ким Су-ён ажил явдал дээр нь очоогүй. Тэгсэн амиа орлоод 6 хоног өнгөрсний дараа GD-гийн парти дээр очисон шоуд цаа явжсэн гэж байгаа байхгүй юу? Энэ Ким Су-ён гэх залуу юу ч болоогүй юм шиг шоудад явж исэн байна. Гэв гинт Кимсэрүү охинд бөөн шүүхийн цаас бичиг баримтууд хүрээд ирсэн. Тэгээ өөр аим шоконд ороо зөндөө уйлсан гэд хэлсэн штэ. Тэгээ тэр үедээ энэ Ким Су-ён руу мессеж бичсэн байгаа хгүй утас руу. Тэгээ тэр мессежийг би та бүхэндээ уншиж өгье л доо. Амар өрөвдөлтөө. Опа би сэрүүн байна. Өнөөдөр шүүхийн бичиг авлаа. Намайг шүүхэд өгсөн юм уу? Надад хугацаа өгнө гээгүй юм уу?
Би баг багаар төлнө гэж хэлсэн шүү дээ. Гив гинт шүүхтэй 700 сая вон нэххээр би яах болж байна. Би байгаа мөртлөө өгөхгүй байгаа юм биш шүү дээ. Үнэхээр мөнгө алгаа. Та ингэх хэрэг байсан юм уу? Намайг авраач. Танаас гуйж байна. Надад цаг хугацаа өгөөч гэж мессеж бичсэн байгаа хгүй юу? Энэ Ким Сoo-ён руу намайг авраач гэж бичсэн байгаа шүү дээ. Упа саллиочсэё гэж бичсэн байгаа. Тэгсэн нөгөөх нь мессежийг уншсан мөртлөө хариу бичээгүй. Нэг мессеж явуулахаар мессеж уншсан байна уугүй байна гэдэг нь гараад ирдэ штэ. Тэгээ мессежийг уншсан мөртлөө ямар ч хариу өгөөгүй. Тэгээд 700 сая вон заяа 700 сая вон мэдээж яг зүгээр жирийн манусын хувьд бол маш их хэмжээний мөнгө л дөө. Юу вэ? Бүр маш их хэмжээний мөнгөтэй. Гэхдээ энэ Ким Сoo-ёны хувьд заяа 700 сая вон гэдэг бол юу ч биш. Ким Сoo-ён гэх залуугийн зөвхөн Хятадд тоглосон зар сурталчилгаа гэж байгаа штэ. Хятад улсад Солонгос бол ямар ч хамааралгүй шүү. Зөвхөн Хятадд хийсэн зар сурталчилгаанаас нь жилдээ хэдэнд төгрөг орж ирд, хэдэн вон орж ирдэг вэ гэхлээр яа би бүр энэ тоогоос сонсоод бүр шоконд орж байгаа байхгүй. 90 тэрбум вон олдог гэж боддоо. Зөвхөн Хятадаас зар сурталчилгааны мөнгөгээд нэг жилд 90 тэрбум вон олдог. 90 тэрбум вон. Кубыг олдог гэж байгаа байхгүй. Нэг жилдээ штэ. Тэгсэн мөртлөө Ким Сoo-ноос 700 сая вон нэхэд 3 өмгөөлөгч худалдаж аваад шүүгцэн гэхээр зарим нэг хүмүүс таамаглахдаа энэ Ким Сoo-ёны алдаа биш ээ. Энэ хамт байгуулсан энэ компанийн захирлын үеэл ах нь ийм шаардлага тавиад ингэ шуналтаа яваадсан юм биш үү гэсэн үгүй байгаа байхгүй юу? Бүх юм ингэ баримтаар тод гараад ирлээ шүү дээ. Та намайг авраач гэгээд бүр мессеж хүртэл явуулсан байгаа байхгүй юу? Тэгэхэд тэр мессежийг уншаад хариу бичээгүй. Нэг жил зөвхөн Хятадаас 90 тэрбум вон олдог хүн байж 700 сая вон Ким Сoo-ноос нэхэд 3 өмгөөлөгч авч жагаад шүүхтэй дарамтлсан гэж боддоо. Нэрээ нэр үргэлдэг байсан гэсэн баримтуудыг бол ар гэр бүлээс нь бол өдөр болгон энэ карусер гэх сугаар дамжуулаад өгж байгаа. Тэгээ бидний хэрвээ ингэ дарамтлаад авах юм бол бүр олон баримтууд дэлхий шүү гэж өдөр болгон энэ баримтуудаа цацаад байгаа байхгүй юу. Тэгээ 2018 оны 6 сарын 9-нд Ким Сoo-ён цэрэгт байхдаа энэ Ким Сoo-ён руу захиа бичиж явуулж исэн байгаа. Хайраа би чамайг санаж ин хайртай шүү бла бла гэл. 2019 оны 11 сарын 1-нд Францад байхдаа бас захиа бичиж өгч явуулж исэн. Энэ захиа нь хүртэл гэрээс нь олдоод тэр бүгдийг нь одоо гэр бүлийнх нь энэ олонд дэлгээд яваад байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа хайртай хүүхдээ алдсан ээж аав эцэг их гэдэг юу хэсэг хийх втэ те. Ким Сoo-ён гэх залуугийн карьер ингээд дууссан. Дахиж хизээч гарч ирж чадахгүй. Зөвхөн Солонгос гэлтгүү дэлхийд даяараа Ким Сoo-ёныг үзэн ядчих те. Худлаа нүүрэн дээрэл нэг л гой цайлган залуу яваал гэдэг те. Цаана ямар балер хүн нуугдчихсэн юм бэ энэ хүний ард те. Энэ хүнд хүн чанар гэж байна уу? Яаж ингэж чаддаг байна гэд бүр үнэхээр үзэн ядчихээн. Ялангуяа солонгосчууд бол ёо за энэ залууг зүгээр дуусгах чинь одоо. Тэгэд энэ залуугийн тоглосон рекламууд бүгд нэг нэгээр бууж эхэлж байгаа байхгүй юу? Хомплоосын реклам тоглосон байсан, моделийн бүх зургнууд нь устж гин. Тэгэд эн чинь глобал одоо нөө дэлхийн нийтийн олонний танил од гэж байлаа шүү дээ. Японд алдар нэр хүндтэй, Хятад, тэгээд Тайланд энтергээд нэлээд Азтаа бол олон танигдсан жүжигчин байсан байхгүй юу? Тэгээд тэр бүх рекламууд нь одоо ингээд байхгүй болно гэж боддоо. Тэгээ жилд Хятадаас 90 тэрбум вон олдог байсан. Одоо тэр Хятадын байгууллагууд нь ч гэсэн одоо нэг нэгээр гэрээгээ цуцалж эхлэв шүү дээ. Тэгээ нөө Viacom гэж яриад байгаа гэрээ зөрчигдсөн асуудал энэ хүн дээр өөр дээр нь унж байгаа байхгүй юу? Маш олон байгууллагуудаа гэрээ хийсэн байгаа. Тэгээ тэр бүгд нь өөр дээр нь одоо унж ирж шүү дээ. Хятадын байгууллагуудаа ч гэсэн гэрээ хийсэн байгаа шүү дээ. Одоо нүүрний тосч байдаг юм уу? Одоо хоол хүнсч байдаг юм уу? Энэ хүний нүүр царайг нь ашиглаж агаад зөндөө олон байгууллагууд реклама хийсэн байгаа шүү дээ. Тэгсэн нөгөө нэг реклам тоглуулсан жинхэнэ новш байсан байх гэдгийг хүмүүс мэдээд одоо тэр байгууллага тэр сурталчилж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэр хүнд нь ч гэсэн навс уна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр байгууллагууд ч гэсэн энэ хүнийг шүүхэд өгөх эрхтэй байхгүй юу? Тэгэхээр Солонгостоос өчнөө олон реклам тоглосон. Энэ хэрэг гэхдээ бүр үнэхээр харамсмаар, харамсалтай, бас нөгөө талаар үнэхээр аимшигтай хэрэг байгаа шүү дээ. 15 наснда тэ 27 28 баг 30 хүрж байгаа
эрэгтэй хүнд итгээд хамаг хайраа өгөөд анхны хайр гээд бүх зүйлэл тэр эрэгтэй хүн зориулсан байгаа шүү дээ. Ядж яах жоох хүүхдүүд чинь гинэн байдаг шүү дээ. Тэр гинэн цайлган наснда нэг эрэгтэй хүнийг хараад бүх зүйлээ авчиж зориулсан байгаа хгүй. Тэгсэн нөгөөх нь болохоор жинхэнэ зүгээр л ашиглаж байгаа л өөрт нь хэрэггүй болонгууд зүгээр аимшигтай хаяад явцдаг. Тэгээ тэр бүх зовлон нь өөр төр нь одоо ингээ эргээ бууж штт. Энэ залуудад дууссан зүгээр л дууссан. Аимшигтай их хэмжээний өрөнд орно. Энэ залуу дахиж хизээш гарч ирж чадахгүй. Тэр өрөө насаараа төлсөөр хагаад өөхөх бах. Альсгүй бол одоо бүр өөр орон руу очиж цухтааж амьдэрдэг ч юм уу те. Тэхээс өөр арга байхгүй. Тэгээд өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх болгонд одоо энийг бодно гэж боддоо. Төрсөн өдрөөр те миний тэр хайрлж авсан эмэгтэй амиа орлсон. Тэгээ би энэс болоод миний карьер дууссан. Гэл энэ хүн юу төрсөн өдөр мантал боллоо ш. Хүн юу тарин тэрийгэ хураана гэдгийн зүгээр маш тод шиг энэ эмгэнэлтэй болсон явдлаас бид нар харж штэ. Бичлэгийг бэлдэж явахдаа дотроо дахин бүр өөртөө анхааруулж сануулж байгаа байхгүй юу? Яа бурхан минь бүр гуйж шин. Зөв зам дээрээ зөв сонголтыг хийгээд зөв амьдарч байгаад энэ амьдралаа дуусгах юмсан. Үнэхээр бид нар хин нэгнийг гомдоогоод, шархлуулаад, өвдөхөөд, ямарваа нэгэн зайлмих хэрэглээд, шудраг бус амьдраад, ямарваа нэг юм буруу үйлдэл, муу үйлдэл хийгээд яваад байх юм бол хизээ нэгэн цагт нь үүлийн өрн эргээд буцаад бидэрт ирдэг. Яг хөө мэдээж энэ дэлхийн ертөнцид амьдарч байгаа хугацаанд хичнээн балиар муу үйлдэл хийж байгаа ч гэсэн аз жаргалтай амьдрээд дуустдаг хүмүүс байдаг л да. Гэхдээ өгсөн хойно нь тэр хүмүүсийг илүү аимшигтай зүйл хүлээж байгаа гэдгийг тэр хүмүүс ерөөс ойлгохгүй байхгүй. Бага хүн үйлдсэн үйлдэлээрээ заавал шүүгдэнэ. Энэ бол гарцаагүй юм. IQ өндөр, ухаантай, мэдлэгтэй, боловсралтай, энэ тэнд очиод team сургууль төгссөн гэсэн дипломтой team хүмүүс их байлаа гэдээ улс орон хөгжихгүй хаа. Миний бодлоор зөв, сайхан сэтгэлтэй, бусдыг боддог, бусдыг гэсэн сэтгэлтэй ямарваа нэгэн авилгал, тийм худлаа, хуурамч юмд сүнсээ худалддаггүй team хүмүүс их байх тусмаа л улс орон хөгжих баг. Ядчлал энэ авилгал гэдэг зүйл байхгүй болно шүү дээ. Team хүмүүс их байх тусам тэгээд өнөөдрийн басан явдал бол үнэхээр харамсалтай байлаа. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.